Улсын хурлын гишүүн Батчимэг эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Ламбаанаар 3 дугаар сарын 20-оос 21-ний өдрүүдэд Орхон аймагт ажиллаж, аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа тулгамдсан асуудлуудтай танилцсан. Энэ үеэр аймгийн эрүүл мэндийн салбарт 1 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдсэн. Мөн хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслолд оролцож, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг салбарын зүгээс дэмжих боломж, гарц гаргалгаа гэрэлцэж, тодорхой шийдэл хүрсэн гээд үр дүнтэй олон ажлуудыг амжуулсан юм. Улсын хурлын гишүүн Батчимэг эрүүл мэндийн спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Ламбаанаар Орхон аймагт ажиллах үеэрээ өрхийн эрүүл мэндийн цогцлбор төвийн барилгын ажлын явцдаа танилцсан. Орон сууцны 2, 3, 6 дугаар хорооллын өрхийн эмнэлгүүдийг орон сууцны барилгаас гаргаж, орчин үеийн стандарт шаардлагыг хангасан байртай болгох зорилгоор орон нутгийн төсвөөс 915 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өнгөрсөн онд хийсэн. Улмаар 2015 оны 8 сард ажил нь эхэлсэн энэ төвийн барилгын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 80 гаруй хувьтай байна. Энэ төв ашиглалтанд орсноор 2, 3, 6 дугаар микрийн иргэд ая тухтай орчинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдэх юм. Энэ сарын сүүлээр л өөрсдийн гэсэн зорилтын тэр сайхан байранд очих гэж байна. За мэдээж хэрэг сэтгэл бас хангалуун байгаа. За ажиллаж байгаа өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчид, за тэгээ үйлчлүүлэгч иргэд хоёуланд нь сэтгэл ханаж бол маш өндөр. Одоо хүмүүсийн ярьж байгаа хандлага энэ төр бол одоо бас тийм гоё байранд орох гэж байна. Одоо бид бас их тийм үйлчлүүлэх гоё орчинд очих гэж байна гээд одоо иргэд болон тэгээд ажиллаж байгаа нийт ажилчид бол маш сэтгэл ханамжтай тийм байдалтай байна. Тэгээ энэ би бол зүгээр зөв юм гэж бодож байгаа. Тий. Энд чи яг энэ төв дээрээ байж байгаа надад. Тэгээ энийг зөвлөж бодож байгаа. Хэрэгтэй байлгүй байх юм чинь бүх үйлчлэгээ орчод нэг дор ганц уурхач багийнх өөр багийнх бас цуг байх юм байна. Тэгээд мэдээж хэрэг эмнэлгийн үйлчлэгээ илүү сайн болно гэж бодож байна. Одоо бид нар ингээд цогцтөв болгочоор бидний харж байгаагаар юу вэ нөхөр тэнд бол лабораторийн тусламж үйлчлэгээ явах хэрэгтэй. Нийгмийн эрүүл мэнд яг нөгөө иргэдийн зөв одоо эрүүл зөв дадал хэвшил олох ажил явагдах хэрэгтэй. Ядчил нөгөө хүүхдийн дархлаажуулалт нь бойт руу яваад байхгүй тэр өрхийн эрүүл мэндийн төв дээр явагдах хэрэгтэй. Одоогоор улсын хэмжээнд ийм цогц шийдэл, ийм сайн шийдэл гаргасан төв болвол баригдаагүй байна. Тэгэхээр хүн ам төвлөрсөн ийм суурин газруудад одоогоор ер нь улс орон даяар Улаанбаатар хотод ч гэсэн өрхийн эмнэлгүүд бол ерөнхийдөө их жижигхэн байранд айлуудын орцны нэг давхурт за зарим газар бол бүр хонглын байранд хүртэл үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлэг байдаг. Гэтэл өнөөдөр орчин үеийн эмнэлгийн стандартад нийцсэн ийм цогц төвийг бол манай эрдэмтдчүүд барьж байгуулснараа Монгол улсын хэмжээнд шинэ жишг тогтоож байна. Иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээ хэмжээг нэмэгдүүлэх чухал алхам болсон энэ ажлыг салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга өндрөөр үнэлж, улсын хэмжээнд жишг болох ажил гэдгийг сайшаан онцолж байлаа. Орон нутаг бол ер нь бол үнэхээр одоо эрүүл мэндийн салбартаа бол маш их том хөрөнгө оруулалтуудыг хийсэн байна. 941 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэ барьж байгаа өрхийн эрүүл мэндийн цогц төв гэдэг бол үнэхээр Монголд байхгүй шинэ том бүтээн байгуулалтын ажил гэж би ингэж ойлголоо. Ер нь бол одоо нэг Байшингийн подвалд байж байгаа, Байшингийн мохорт байж байгаа энэ үйлчилгээг одоо жинхэнэ одоо стандартын дагуу эрүүл мэндийн төвийг ийм төвшөнд авчирж байна гэдэг бол Эрдэнэтийн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас хийсэн том дэмжлэг, том одоо соёл, том одоо твшил гэж ингэж ойлгож байгаа. Өрхийн эрүүл мэндийн цогцлбор төвийг цаашид нэмж байгуулах ажил шат тараатай хийгдэж байна. Тухайлбал орон сууцны 1, 4 болон 5 дугаар хорооллын иргэдэд зориулсан өрхийн эрүүл мэндийн цогцлбор төв энэ онд баригдана. Тус төвийг барих санхүүгийн их усврыг орон нутгийн төсөвт суулгаж 700 сая төгрөгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталсан. Орхон аймагт бол зөвхөн улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10 шахан тэрбум төгрөгийн үндсэндээ 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ бол ямар ч аймаг орон нутагт хийгдээгүй хөрөнгө оруулалтаа гэдгийг нэгдүгürt онцолж хэлмээр байна. Тэгээ энд бол орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт бас бараг тал хувийг эзэлж байгаа. Орон нутаг өөрөө 5 тэрбумыг эрүүл мэндийн салбартаа санаачилж зарцуулна гэдэг бол хүмүүсийнхээ эрүүл мэндэд ямар их анхаарч байгааг шинж юм аа.
Орхон аймгийн эрүүл мэндийн газар бүсийн онцлогоо эмчилгээний төв, Эрдэнэ төлөвлөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орж байгаа Медипас онцлогооны төв, Эрдэнэ төлөвлөрийн эмнэлэг соёлын алба гэсэн 4 байгууллага хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурхын ёслол 3 дугаар сарын 21-нд болсон. Дээрх 4 байгууллага үйл ажиллагаагаа уялдуулж хамтран ажилласнаар Орхон аймаг Эрдэнэ хотын эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил гарна гэж үзэж байна. Мөн төр хувийн хвшлийн түншлэл хамтын ажиллагааг оновчтой зөв зохион байгуулж үр дүнд хүргэх нэг алхам болж байгааг энэ үеэр онцоллоо. За шинэ технологи, Японы стандарт чанарыг бол одоо Монголд нэвтрүүлж байгаа энэ сайхан үйл ажиллагаа бол манай бүсийн онцлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаанд бол шууд нөлөөлж байгаа. Тэгээд тэнд бол онц тодорхохгүй байгаа ялангуяа онцлогооны аппарат дутагдaltaй байгаа тийм ээ. Энэ үед эмч чанар одоо дутагдaltaйгаа энэ үед бол хамтраад ажилласнараа бол дутуугаа нөхөж юм. Энэ нь бол эцэст бол манай ангаан бүсийн төвийн одоо Эрдэнэ хотын хүмүүсийн хүүхдүүдийн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд одоо эргээр нийлүүлж байгаа үйл явдал болж байгаамаа. Эрүүл мэндийн салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын одоо санам бичгийг бий болгосноор бол иргэдэд чанартай, хүртээмжтэй, хүлээгдэл, чирэгдэлгүй энэ үйлчилгээг авах боломж бол бүрдэж байгаа. Өнөөдөр бол Эрдэнэтэй эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх асуудал бол маш чухал том зорилт. Бүсийн онцлогооны эмчилгээний төв, за энэ одоо Медипас, за тэгэл одоо цаана Эрдэнэтийн өөрийнх нь одоо дотор ажиллаж байгаа энэ совлол, за энэ бүх салбаруудыг 11 өрхийн эмнэлэг байж гэн. За мөн хувийн одоо эмнэлгүүд байж гэн. Энэ бүгдийг энэ цогцоор нь хөгжүүлэх тухай асуудлыг миний хувьд бол одоо эрүүл мэндийн салбарыг толгойлж байгаа тэрийнээр бичгийн даргын хувьд бол одоо цогц арга хэмжээ авах чиглэлтэнд дэмжлэг үзүүлэх гэж одоо ингэж ажиллаж байгаа. Бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хүүхдийн тасаг одоогоор 35 ортоогоор ажилладаг. Энэ бол Орхон аймгийн хүүхэд багчуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд хангалтгүй орчин нөхцөл юм. Томоо төсдөвчний дэгдэлтийн үед болохоор зэрэг бид нар ч 100 гараад явчихдаг. Тэгэхээр зэрэг яг энэ тасагтаа бол байх боломжгүй. Өөр ямар нэгэн тасагт бол ор нэмж тавьж, шилжүүлж, нэмэлтээр тавьж тэгжээж бол ачаал давж гардаг. Одоо яг энэ нэмлэгийн байдлыг та нар сая явж харсан тий. Коридороор баахан хөөхт байна. Тэгэл ингээл коридороор янз л зөөрт хөлтүүд байгаа шүү дээ энэ чинь. Тэгэл ийм яраа хөлттэй энд байна. Зарим нь болохоор 2-3 настай хөлт ч юм уу тий. Тэгээ эдгээр чинь одоо зарим нь гүйлгэж байгаа ханаад дээрсэн байгаа. Зарим нь зүгээр хатгаагаар ирсэн байдаг. Тэгэл эн чинь ингээл биендээ халдаал яг тэгвэл эн чинь одоо 1-0 угаалтаар эдгээр чинь байна цахна. Палааданд ер нь бол 2-3 ортой байхад бол болж байгаа хгүй. Тэрнээс дээш болохоор нөгөө хүүхдүүдийн агаар солилцоо аяг юм уу. Тэгээ ханаа шугна нэг-нэгнээс аяг халдвар их авна. Одоо манай хүчшил хатгатаа орж ирэл одоо гарахынхаа даваанд ингээд гисний хүчнөр өвдсөн. Улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар манай аймагт хүүхдийн 50 ортой эмнэлэг баригдахаар болсон. Хүүхдийн эмнэлэгтээ болох асуудал багагүй бэрхшээл цаг хугацааг туулж өнөөдрийг хүрсэн байдаг. Энэ асуудлаар Улсын хурлын гишүүн Батчимэг, аймаг орон нутгийн удирдлагууд болон аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд тууштай ажилласны үр дүнд бодит ажил хэрэг болж биелэлээ олж байна. Хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр Цомбон тоосох компани ажиллаж байна. Тус компани 4-р сараас барилгын ажлаа эхлүүлж 2016 оны 11 сард хүүхдийн эмнэлгийг ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд бид бүгдийн бас явсан хөөцөлдсөн ажлын үр дүн өнөөдөр гарч энэхүү ажлаа эхлүүлэхэд зогсож байгаад бол одоо үнэхээр сэтгэл туйлын өндөр байна. Улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөгийг хүүхдийн эмнэлэгт зориулж Орхон аймагт одоо зориулж баталсан байгаа. Энэ бол одоо манай энэ 82 онд баригдсан боотын барилгыг барьсан сошиал улсаас хийж байгаа хамгийн том эмнэлгийн салбарт хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Өнөөдөр хүүхдийн эмнэлэг бол 35 хүүхдийн ортой. Энэ бол үнэхээр 100 мянган шахам үнэтэй Орхон аймгийн одоо иргэдийн хүүхдүүдийн одоо хэрэгцээг бол хангахгүй байгаа. Тийм учраас 50 ортой орчин үеийн одоо шаардлага хангасан хүчил төрөгчийн нэгдсэн системтэй эмнэлгийн орчин үеийн зориулалттай лифттэй ийм сайхан эмнэлэг баригдсанаар бол одоо энэ цонхоор ээжүүд хүүхдэд төвөрсөн хүмүүс сая хараа зогсож ирсэн хүүхдтэй залуу эцэгчүүд гэр бүл Орхон аймгийн ирээдүй болсон хүүхдүүд энд ажиллаж байгаа одоо иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өвчин зүтгэж байгаа энэ эмнэлгийн ажилтнуудын ажиллах тав тухыг хангахад гээд
олон сайхан нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж ингэж бодож байна. Өчигдөр төрөх эмнэлгийн засварыг үзсэн маш сайхан одоо засварын үйлчилгээний ажлууд бол хийгдэж байгаа юм байна. Бас энэ чинь 260 сая төгрөгийн бол одоо тусад нь оруулаад одоо ийш нь хийгдэж байгаа ийм засвар шүү дээ. Энэ ижмэрийн хийгдэж байна. Төрхийн асуудал, хүүхдийн асуудал. За тэгээ Эрдэнэтийн одоо энэ бод дээр нэг хийсэн их чухал ажил бол Няран тасгаа хүртэл одоо салгачихсан байна шүү дээ. Ийм байхгүй л дээ. Тэгэхээр одоо Няран эмчилгээнийхаа тасгийг хүртэл өөр одоо чиглэлд оруулаад тусад нь гаргаж яана гэдэг бол хүүхдийн төрөлцсөн нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх жинхэнэ бодлогын асуудлыг шийдэж яана гэсэн үг. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдаж орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан Медипас онцлогооны төв үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болж үйлчилгээгээ эхлүүлсэн. Энэ онцлогооны төв Японы эмч мэрэгжилтнүүдийн ур чадвар менежментээр Орхон аймагт төдийгүй улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлнэ. Энэ эмнэлгийн урьдчилсан үзлэг шинжилгээний төвийн нээлтийн туу цайшлах ёслол болсон юм байна. Тэгээ энэ Медипас эмнэлэг бол өөрөө шинжлэх ухааны технологийн өндөр түвшинд одоо байгуулагдж байгаа энэ эмнэлэг энэ бол бүсийн онцлогоо эмчилгээний төвийн стандартаас давсан тэр одоо шинжилгээ онцлогоог орхончуудад үзүүлэх бүрэн боломжийг нээж байгаагаараа онцлог гэдгийг л би энд бүр онцгойлон хэлхийг хүсэж байгаа. Ер нь манайх одоо бүтэн хөдөлгөөний чадлаар ажиллах бэлтгэл бол явагдаж эхлээд байна. 1 сараас эхэлсэн. Сарын өмнөөс эхлээд лаборатори маань ажиллаж эхэлсэн. Дурангийн тасаг маань ажиллаад эхэлчихсэн байгаа. Дүрс онцлогоо бол 2 сарын өмнөөс ажиллаад эхэлсэн. Урьдчилсан сэргийлэх үзүүлэг маань 14 хоногийн өмнөөс эхэлсэн. Тэгэхээр бид нэр ер нь шаардлагатай үндсэн тасаг техникүүд тасгууд маань ажиллаа нээсэн. Одоо сайн үзэж чаддаг шинэ тийм олон улсын стандарт яарсан сайн эмнэлэгтэй болж байгаад баярлж байна. Хот мот явахгүй энд бүх шинжилгээгээ юм уу хийгээд яаж аваа сайлаад. Медипас эмнэлэг дээр хийгдэж байгаа онцлогоо эмч нарын өндөр мэрэгчлэлтэй эмч нар өөрсдөө энд эмчилгээ онцлогоогоо их бүрэн боломжтой. Тэгээ хамгийн гол нь Японы том эмнэлгүүдтэй хамтарч ажиллаад энд хийж байгаа одоо компьютерт орж байгаа дүрс онцлогоо тэр болгоныг Японы эмч нар Японд яг нэг цагт зэрэг үзээд за алсын зай онцлогоо маш чанартай онцлогоо тавих боломж нээгдэж байгаа. Тэгэхээр цаашдаа Япон явж онцлуулдаг байсан монголчууд Япон руу Эрдэнэт рүү ирдэг болох нэ. Медипас онцлогооны төв Эрдэнэт үйлдвэр компанийн 35 сая долларын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. Орхон аймгийн иргэдийн эрүүл мэндэд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаад Улсын хурлын гишүүн Батчимэг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад талархал илэрхийллээ. Өнөөдөр Орхон аймагт хийгдэж байгаа одоо эмнэлгийн салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтад бол бас бид Эрдэнэт үйлдвэрийн хувь нэмрийг бол зайлшгүй онцолж хэлэх ёстой. Эрдэнэт үйлдвэр бол нийгмийн хариуцлагатай үйлдвэр. Эрдэнэт үйлдвэр бас өнгөрсөн хугацаанд одоо хичээл зүтгэл гаргаж энэ одоо их орчин үеийн эмнэлгийн суурийг тавьсны хүчинд бид өнөөдөр энэ суурин дээр Японы менежменттэй, Японы хөрөнгө оруулалттай эмнэлэгтэй болох ийм сайхан боломж нээгдэж байгаа. Захим эрүүл мэндийн төслийн одоо нээлтийг хийсэн. За энэ хүрээнд бол эрүүл мэндийн газар 41 компьютер 95 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. За бүсийн онцлогооны эмчилгээний төвөд 161 компьютер ижбүрэн дагалдах хэрэгслийн хамт 551 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өчигдөр одоо гардуулчихсан. За энэ компьютерийн систем програм нэвтэрсэн тохиолдолд бол Эрдэнэт бол өөрийн гэсэн одоо дотоод маш хурдтай ажиллах нөхцөл бүрдэнэ. Энэ бол цаасгүй эмнэлэг гэсэн үг шүү дээ. Тийм жишээлбэл одоо манай хүлээн авах тэр хүн ирдэг гэхэд бол мэдээлэл нь бол бүх одоо тасаг руугаа дамжин тийм шинжилгээ өгөхөд одоо жишээлбэл дотрын эмчч байд юм уу, мэдрэгчлийн эмчч байд юм уу, компьютераараа ингээд сүлжигдээд холбогдно гэсэн үг. Инхээр зэрэг өвчтөнд одоо басламж үйлчлэгээ үзүүлэхээс гадна дээд шатлалын эмчнэр доктор профессорудаас одоо зөвлөгөө авах тийм ээ. Тэгээ историйг одоо шууд явуулах, захим хэлбэр шилжүүлэх. За бас нэг гол асуудал бол эрүүл мэндийн даатгалын санхүүжилт авах. Энэ бүх юун дээр бол захимаар одоо явагдаад холбогдоод эмч одоо зөвлөхүүдтэйгээ Улаанбаатар хоттойгоо 3 шатлалын эмнэлэгтэйгээ холбогдож байгаа нь өндөр ач холбогдолтой. Цаг хугацаа алдахгүй тусламж үйлчлэгийг үзүүлэх нөхцөл нь ингээд бүрдэж байна гэсэн үг байгаа. Ингээд манай боёт бол 161 компьютер бүгд цахимаар одоо мэдээлэл интернетийн сүлжээнд холбогдчихоор эмч нарын маань ажиллах нөхцөл бол асар их хөнгөвчлөгдөх, эмнэлгийн менежмент сайжрах
ийм сайхан боломж нэгдэж байна. За мөн цусны төвд бол засгийн газраас Азийн хөгжлийн банкны одоо зээлийн гэрээ байгуулж Азийн хөгжлийн банкны зээлээр 380 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг бол хийхээр шийдвэрлсэн. Улсын хурлын гишүүн Батчимэг эрүүл мэндийн спортын яамны төрийн нэрийн бичгийн дарга Ламбаа нар эрүүл мэндийн байгууллагын ажиллагчид эмч мэрэгжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Уурхайчин соёлын ордны их танхимд болсон энэ уулзалтанд аймгийн удирдлагууд мөн оролцсон. Уулзалтын эхэнд улсын хурлын гишүүн Батчимэг эрүүл мэндийн спортын яамны төрийн нэрийн бичгийн дарга Ламбаа нар мэдээлэл хийж дараа нь эмнэлгийн байгууллагын ажилтнууд салбарынхаа тодорхой асуудлаар асуулт асууж холбогдох хариултуудыг авлаа.